Ашигтай хэрэгтэй мэдээллийг дуулгадаг бизнес медиа өндөрлөж байна. Бидний таам тайс үзэгч та бүхэндээ баярлалаа. Ажлын амжилт хүсье. Сайхан амраарай баяртай үзэгчтэй. Яагаад тэгэхээр өндөр чанартай энэ бүтээгдэхүүнийг бидэнд боломжийн үнээр хүргэдэг байхгүй юу? Хамгийн дэвшилт технологиг ашиглаж боловсон бүтээгдэхүүнийг бидэнд нийлүүлдэг болохоор бид нар хөдөлж авдаг байхгүй юу? Өглөө сүүний өгөөж нь илүү. Сайн мэцхан үзэгчдээ та бүхэндээ нэм гаргийн энэ өглөөний мэдээ хүргэе. Тэгэхээр манай кофе уу цай нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийнхөө кофе уу цай дугаараараа бид энэ удаа нэр төгжмийн зохиолч Зарам Заг Дагсны одоо 80 насны ойн өдрүүдийн талаар ярилцах болно. Энэ ч утгаараа би одоо уран бүтээлийн хамтрагчид анд нөхтөн замун үр хөвгүүдийг энэ студид өрнөн оролцуулсан байгаа. За тэгэхээр манай студид өнөөдөр яг төрийн шагналт ардын уран зохиолч Сүрэнжав. За бүгд найрамд Монгол ард улсын урлагийн гавь зүтгэлтэн Монгол улсын ардын жүжигчин хөгжмийн зохиолч Хаян Хэрваа, замун Зарам Заг Дагсны охин соёл судлалын ухааны доктор Оюун нар хүрэлцэн ирээд байна. Та бүхэнд энэ өглөөний төргий. Сайн байна. За тэгэхээр манай кофе уу цай нэвтрүүлэг маань уламжлалт асуултаар эхэлдэг байгаа. Тэгэхээр кофе уух уу, цай уух уу? Замун 3 дахь сонголттой болсон. Энэ бол өглөөс уух уу гэдэг. За. Тэгээ кофегийн техник уу гэж бодож Би цай ууя. Хаян Хэрваа. За. Та юу уух уу? Би их үү. Та юу уух уу? Би ч кофе уучид. За. Яа тэгэхээр хөгжмийн зохиолч Зарам Заг Дагсныг бас Монголын нийтийн дууны их мастер гэдгийг нь бол хүмүүс андахгүй дээ. Тэгээд 80 насных нь бас тэмдэглэлд байгаа болох гэж байгаа юм байна. Тэгэхээр ойн хүрээнд ирнэ одоо бас ямар ажил таа бүхэн санаачилж хэрэгжүүлж зохион байгуулах гэж байна, сан сэтж байна гэдгээс яриагаа хэлвэл ямар вэ гэж санаж байна. Манай оюун дээр та. За би сайн байцгаана үзэгчтэй. Би эхлээд нэг жоохон тавчхан авахад хоёроо да. Манай ав бол 1930 онд Доронт аймгийн Цагаан овоос суманд одоо Чонхор гэдэг хүний 8 дахь хүү болж ирсэн билээ 8 хүүхэдтэй айлын. Тэгээд тэр үед ч одоо их хилмигдүүлэлт их явж ирсэн. Бага наснаасаа их өнчирч хоцорсон. Тэгээд 5 настай байхдаа гончиг дам гэдэг хүнд өршлөгдсөн. Гончиг дам гэдэг хүн бол тийм лам хүн байсан юм билээ. Тэгээд ээжээсээ өнчирч хоцроод ээж нь мэддэг гэж хүн байж байгаа аварт болтноос орсон. Тэгээд ээжийнхаа одоо өсний боолтыг аваад өөртлөөл байнга тэрийгэ үнэрлж яадаг байсан. Одоо энэ 8 хүнээс нь ганцхан төрсөн их дорч ханд гэдэг хүн Доронт аймгийн Цагаан овооснд байгаа. Ганцхан дорч ханд нь ихчлээд амьд байгаа та. Тэгээд хамгийн сонирхолтой нэг юм юу гэхээр зэрэг 1942 онд анх тэр Доронт аймгийн Цагаан овоос сумын баг сургуульд орсон юм байна. 1-р анги. Тэгээд 46 онд 4-р ангиа төгсөөд тэгээ амьдрал нь их ядуу зүдүү хүнд байсан болохоор зэрэг цаашид ганцаараа ингээ онц төгсөн гэдэг. Тэр хамт сурж байсан нь одоо манай алдар зохиолч орчуулагч гээ амар гэж байдаг шүү дээ. Амаргаа бол нэг ангийн согч. Тэгээ би саяхан энэ номын хийхгээ явж байхдаа амаргаатай уулзаад энэ тухаас мэдээлэл авлаа л да. Тэгээ манай ангийг бол Дарамцаг ганцаараа онц төгсөж байсан. Тэгээ цаашд бол одоо амьдралын эрхээр одоо боломжгүй учраас юу яасан юм л да. Үргэлжлөө сураагүй. Тэгээ сумдаа улаач хийжсэн юм. Тэгээ сумынхаа клубт уран сайхан хийжсэн. Тэгээ яг энэ үед нь тэр 46 оны 7 оны үед одоо тухайн үеийн бүх цэргийн жанжин байсан Лавгсрын генерал тэнд ирээний тэрэгний үйлдвэр гэж байсан байна. Тэргээр ажиллаар яваад тэрэгний үйлдвэрийг үүсчээд эргээд Цагаан овоос сумаар орохт нь сумын клубт нь уран сайханч байсан одоо ав дуулж хөгжмөдөж байхаа сонсоод энэ яас их авьяастай хөхтөө энийг ерөөсө хот руу аваачиж энэ цэргийн клубт дуучин болгоо энэ их мундаг авьяастай хөхтөн гэж хэлээд Лавгсрын генерал бол одоо их урлагт хөлийн одоо анх тавиулж өгсөн point юм лээ. Тэгээд 47 он цэргийн клуб гэж яхад орж ирсэн байна. 10 хэдэн хөхт. Тэгээ эндээ дуучнаар ороод дараа нь 51 оноос цэргийн ансамбл, 2 ансамбл, хэлгийн ансамбл хоёрын нэгдээд тэндээ нэгдээд найралтууны удирдагчаар томилогдсон байгаа. Ерөөсөө 4-р ангийн боловсралтай хүн. Тэгээд дуучин байж байгаа дараа нь шууд хормейстерээр ажилласан байна лээ. Ингээд одоо тэр үеийнх нь юмнуудыг сайн мэдхэн бол манай Хаян Хэрваа байж байна. Тэгээд энэ одоо ойн хүрээнд гэхэр зэрэг ер нь бол манай аав ээж хоёр хоёулаа одоо 30 оны усад мэлмэрж л тээ.
Тэгээд ээж аа хоёр минь одоо бурхан болоод нэг нь 30 жил нэг нь 36 жил болж байна да. Тэгээ миний хувьд л яахтай одоо чадах юм уу гэхээр аав ээжээ энэс нэг юм сэтгэлийн зул болгож байгаа гэх юм уу да. Тэгээ аавынхаа дууны төврийг нэг CD-тэй гаргах гэж зориул одоо бүтэн жилийн материал цуглуулаад явж байна. Одоо нэг 40 хүмүүсийн материал цугласан байгаа. Тэгээд энэ сайхан улсууд найз нөхд манай хаяараа сурамжуугаа амтруулах сэтгэлээ бичиж өгсөн ба маш олон сайхан хүмүүс яасан. Тэгээд тэрийгээ би редакторлуулах гэдэг одоо амаргаад сая хандаад юм өгчөөд редакторлуулаа авцсан байж байгаа. Тэгээд амаргаа бол нэг сонирхолтой юм хэлсэлтэй надад Чиний энэ одоо номч ерөөсө дандаа ардын жүжигчин гавьяатуудын ном болчлаа. Энгийн ард түмнээс хүн алгуу гэж хэлсэн. Гэт би одоо зориуд ардын жүжигчин гавьяатын түүж явсангүй. Ерөөсөө л хамтарч ажиллаж байсан улсууд одоо найз нөхд нь бүгд л гавьяатын ардын хавцсан байдаг. Шаймнар нь бүгд л тийм улсууд байдаг. Тэгээд тэрийн сэтгэлийн цуглуулаад байсан дандаа тийм ном болсон. Тэгээд бас гавья шагналгүй хүн юу ингэж бас ирж явж байгаа цагаар хүнийг оруулаад нэг ийм сони юм болоо. Тэгээд энэ номыг одоо хөгжмийн редакторыг бол манай хаяа ах хийж байгаа. Хаяа хараа бол одоо энэ 80 насны ойгийн тэмдэглэх асуудал маш их хүчин зүтгэл гарч байгаа. Би хаяа ахтай маш их баярлж байгаа. Үнэхээр миний одоо ганц тулж түшх хүн бол энэ хоёр хүн л байна. Одоо хамгийн анх ном хийгээд зүтгэл Сүрэнжээ ахтай уулзсан. Сүрэнжээ ах надад маш их сайхан юм ярьж гисэн. Би өнөөдөр оройн 7 цагийн үед ингээд би очиж уулзчаад дараа нь Мясран хотоо уулзгаад явсан чинь маргааш өглөө бараг 7 тасаа миний охин хүрээдэр дарам цагтайгаа бодохоор чинь би ерөөсөө бүр онгод ороод шөнийн 3 цагт босоод би 11 хуудсан биччихлээ. Ийм сайхан сэтгэлтэй найз нөхдөд өнөхөр бахархаж байна. Хүн гэдэг бол тэгээд юугаар бая миний ээж аав өөрснөө их хүнд одоо их буян санаж одоо хүнтэй их эвтэй олонтой хүн байсан учраас энэ сайхан найз нөхдийн сэтгэл зүрхэнд ингэж өнөөдөр өдөр хүртэл мөнхөрч авдаг юм байна. Энд их баяртай байгаа. Тэгээд энэ 80 насны ойн хүрээнд бол бид нэг юу яах санаатайгаа олон улсын мэрэгжлийн дуудуулаачтай уралдаан зохиог. Энэ нь бол хуучин одоо Доронтой аймгийн соёлын хэлтсийн дарга байсан одоо тэтгэвртэй гарсан Сэндэр гэж үсгүй анх санаачлаад 2004 онд олон улсын мэрэгжлийн дуудуулаачтай уралдаан дарам загдын нэрмжлэг зохиогоод хоёр дахь нь явцсан. Тэгээд энийг бол одоо их хурлын гишүүн байгаа Од Баяр өөрөө аймгийн дарга байсныг сайн зохион байгуулсан. Тэгээ энэ уралдааны хоёр нь явцсан. Энэ жил бол гурав дахь нь явах хэвээр. Тэгээ өнөөдөр бид нар бол тэр уралдааны хийх санаатай нэг дууны төврийн нэг юу CD-г нь гарах иймэрхүү ажлын төлхөөрөө явагдаж байна да. Тэгээд цааш нь бол үргэлжлүүлээд одоо энэ хүний тухай манай хоёр ах бол сайхан ярих байна. Дарам загдгаа угаасаа л ерөөсөө тийм урлагийн төлөө төрж гисэн ясны авьяастай хүн байсан болов уу гэсэн бодол надад төрж ийл л да. Ярьцлаганд орохынхаа өмнө би бас ингээд юм уу бас эргүүлж хуучин түүхс өглөө тэгээ бүр хүүхэд байхынхаа л онгоцны тийм үлдэгдэл төмрөөр л ийм хуучраг гэж юм хийж гисэн тоглоод явж идэг байсан гэсэн түүх байх юм. За бас сумынхаа урлагийн үзлэгт төрүүлээд тэр шагналд авсан мөнгөөрөө фискармон гэж хөгжим аваад бас тоглож ийсэн. Тэгж л ер нь бас өөрөө ер нь урлагийн хүн гэдэг нь их байхдаа мэдрэгдэж ийсэн юм шиг байна. Тэгээд урлагт хөл тавьсан хойно нь одоо бас анд нөхөд урлагийн төлөө бас одоо хамт алхаж анд нөхөдийн явсны хөвд та бас сайхан дурсамж хуваалцаж хөөслөөс хамгийн анх одоо энэ хүнтэй бас яаж танилцаж дотносч байв. Тэгээ би одоо хөгжмөр 63 жил тэгчээ одоо явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо олон жилийн өөх түүх намтар байх юм. Энэ төр олон сайхан хөгжмийн зохиолчд, хөгжимчд авьяастангуудтай хамт ажиллаж байсан. Сувь заяа байна. Тэгээ энэ дотор нэг онцгой нэг хүн бол миний багын анд Дарам цагт юм. Дарам цагт 47 оны цэрэг, би мөн 47 оны цэрэг. За бид хоёр 48 онд анхан бараагаа харж сэргийн ансамблд танилцсан ус. Тэрнээс хойш л одоо бид хоёр үндсэндээ одоо уран бүтээлийн замд цуг явлаа. Дарам цагт надтай адилхан бид хоёр соёлоо зан давжаа витэ усууд бид хоёрын говц хоорондоо их таардаг. Тэгээд 40 оны үед ч одоо хар өмд гэдэг нэг ховор юм байлаа сэргийн хүнд. Одоо ёслолын өмд юм даа хон одоогийнхоор ярих юм бол тэр ёслолын өмсгөл юм. Тэр нэг дундаа нэг хар өмдтэй би хөгжим төгтөө тайзан дээр тэр хар өмд өмс гарна. Хөгжим дуусаад бөөн гутаа бошуухан тайлаад дарам цагтаа дарам цагт маань бошуухан углж аваад гоцол дуугаад уулахаар гардаг. Ингэж л одоо би таранхан нэг өмд хувааж өмсөж нэг талх хувааж идэж явсан юм да. За ингээд дарам цагт бол ерөөсөө анхнаас одоо сая охин нэрлээ. Их нэвтрхий авьяастай хүн байсан юм.
одоо манайхан монголоор ярьж чадах байж л юм болгоныг одоо англиар юм оросоор нэрлэдэг болчих. Зүгээр хийт гэж нэрлээд байгаа энэ одоо их өргөн олон төгсөн дуу гэж ярьдаг юм байна. Энэ бол монголоор энэ шатаа олонний танил дуу мэдэх дуу гэж хэлнэ шүү дээ. Тэр Дарамзагдын дуугууд ерөөсөө анхныхын дуунаас ахуулаад дандаа хийт байсан. Өнөөгийн хэлээр би ярьж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл хамгийн анхны дуу Загрын Сандгагийн шүлэг болцоо гэдэг дуу байлаа. Дараагаар нь Понцгийн Лувсангийн шүлэг Хилээс гэдэг дуу байлаа. Дараа нь Даваацгийн шүлэг Сэдэн өргөн Сэдэн гэж одоо ярьдаг. Одоо эхний 3 дууг хэлдэг хүнд бүх ард түмэн мэддэг. Хүн болгон сонирхож дуулдаг юм дуу болсон шүү дээ. Энээс цааш одоо олон 10 дуу ер нь Дарамзагдын зохиосон ихэнх дуу одоо нэг Эрдэнтийн тухай гэхэл бүхэл бүтэн суврал дуу байдгийн. Тэгэхээр Эрдэнтийн дуунуудыг хүмүүс сайн мэднэ. Ийм аяастай хөгжим зохиолч хүн. Тэгтээ чинь анхандаа бол бид нар чинь өөрийн авьяасаар явж байгаа. 1949 оны 12 сарын 15-нд юм одоо би сайн сандгийн цэргийн төв хөлөв дээр хөгжмийн дуурсхан ухааны төр сургуулийг хийлээ. Манай нэгт багш, Бярва багш маань багшлж 15 хоног бидэнд одоо дуурсхан ухаан одоо гармони гэдэг юм да. Энэ чинь хөөр хөгжим биш шүү дээ. Хөгжим найрлаж болох ухаан. Тэгэхээр энэ ухааныг 15 хоног Бярва багш заасан. Ингээд заахад төгсөхөд 15 хоноо төгсөхөд 3 хүн онц төгссөн. Тэр бол Дарамзагд Дэндвийн Бадарч алдарт хөгжмийн алдарт зохиолч. Тэгээд би одоо хүүхдээ би одоо арай дүүн би байсан 5 дүү байсан баг тэднээс. Ингээд бид 3 онц төгсчихсэн. Тэгээд тэрнээс эхлээд Дарамзагд бол бүр одоо их сайхан задгай сайхан бичлэгтэй болсон доо. Төрөөнөөс юм мэддэг учраас номгүй байсан учраас магадгүй жаахан даруу бичдэг байсан байх. Одоо бол ерөөсөө юу зохиодог хэмжээндээ хүрсэн гэж боддог. Ингээд Дарамзагд бид хоёр хамт ажиллах хугацаанд бид нар бүгд 8 хятад улсад тэр үеийн зөв толгойд улсад Польш, Чехословак, Румыниэр одоо цэргийн ансамбл айчлал тоглолт хийсэн. Тэгээд одоо Дарамзагд найрал дууны багшаар би хөгжимчнгөөр явж байлаа. Ер нь бидний зам бол их удаан үргэлжилсэн шүү дээ. Хамтын одоо амтын нөхрөл маань их удаан үргэлжилсэн. Дарамзагдын ерөөсөө нэг их онцгой нэг авиас бас нэг чанар байдаг. Мэдээж хөгжмийн гаргуун авиастай хүн. Энийг бол одоо хэн хүн зөвшөөрнө. Хоёрдугаар Дарамзагд их даруй хүн. Ер нь ямар нэгэн байдлаар хүнээс одоо инг химтийн химсэн гэж одоо энэ гуйх юм бол хэзээ ч ярихгүй. Ягс гадна өөрийнхөө тухай ерөөсөө ярьдаггүй. Яриач ч гэсэн ярьдаггүй. Одоо төлөх цан тийм даруй хүн юм. Ийм учраас манай Дарамзагд хийгээд ямар ч үнэлгээгүй хоцорсон одоо манай олон сод хүмүүсүүдийн нэг байгаа юм. Би энэ талаас нь Дарамзагдыгаа их одоо өрөвдөж дурсаж тэр хүн өөрийнхөө тухай ганц үг хэлж яхаа явдаа бид ч гэсэн Дарамзагдыгаа тухайн үед нэмж явахгүй явдаа гэж одоо өнгөрсөн хойно харамсдаг юм да. Гэхдээ энэ хүний бүтээл бол Монголын ард түмний сэтгэлд өнгөрсөн бүтээлтэй хүн. Монголын ард түмний хүнийг Дарамзагд гэдгээр нь өргөн сэлэнгийн эзэн гэдгээр нь болзоо дуунахны эзэн гэдгээр нь хизээч мартахгүй л дээ. Гэхдээ бид нар залуу үедээ Дарамзагдынхаа уран бүтээлийг тухай ярьж тайлбар сонсгож тэр хүний агуу их авиасыг Монголын хөгжмийн шинэ түүхэнд одоо тодорхой үлдэх ёстой юм. Энийг л бид нар хийх ёстой гэж би өөрийнхөө үүрэг гэж боддог. Дарамзагд олон сайхан багштай. Найрал дууны багш сургууль төгсөөгүй батар найрал дууны багш болсон. Тэгээд Дарамзагд бол найрал дууг заахтаа их өвөрмөс аргатай. Хүнд их амархан ойлгуулдаг, хүнд их өгөөжтэй тайлж чаддаг ийм багш байлаа. Ийм ч учраас Дарамзагдын шанараас одоо Монголын ард түмэн таних олон 10 дуучин одоо Бүдүүн хоолой, Шаравч гэдэг юм уу, Улсын гавьчин, Бүтэж гэдэг юм уу, эстрадын ахмад дуучин, Баян мөнх тэгээд одоо бусад олон сайхан дуучдыг Дарамзагдын шаныг нэрлэж болно. Дарамзагд хөгжмийн нэг одоо дуу гэдэг төрлөөр биш. Ерөөсөө хөгжмийн бүх төрлөөр зохиодог ийм гарамгай авьяастай хүн шүү дээ. Дарамзагд дууэр бичсэн, Дарамзагд магтуу, ориглон магтуу бичсэн, Дарамзагд дан найрал дуу агуу мастер хүн байсан. Одоо Дарамзагдын бичсэн Хавар гэдэг их нацгад орчин шүлгээр бичсэн найрал дуу бол тухайн үед
Монголын найрал дууны сор бүтээл байсан. Одоо ч энэ бол сор бүтээл. Одоо манайхан бол харин энийг цаг цэрэнгийн дууснаар, бус нөхдийн дууснаар мэддэг юм шиг байна. Уул нь найрал дуугаар нь сонсох юм бол энэ бол үнэхээр нэг Монгол найрал дуу. Тэгээд их нацаг доржийн шүлгийг амьруулсан ийм бүтээл байлаа. Дарамзагт хэрвээ амьсган байсан бол асар их юм хийх хүн байсан юм. Одоо залуудаа амьдрал нь одоо ингээд дуусчихсан их харамсалтай. Гэхдээ Дарамзагдын шавнар, Дарамзагдын одоо ажлыг уран бүтээлийг үргэлжлүүлж байгаад бид их бахархдаг. Ингээ энэ жилийн бар жил Дарамзагдын маань 80 насны сүүдэр зэгсэж байгаа юм. Энэ зориулж бид нар одоо Дарамзагдынхаа дууны бас боломжийн хэмжээний төвөр одоо нөхөн хөргөний санаачлал гаргах юм. Мөн дурсамжийн ном гарна. Бас болвол бид нар одоо зохих байгууллага манай Монголын хөгжмийн холбоо, хөгжмийн зохиолчдын холбоо ядуулда босол соёл шинж ухааны яам, ууд яамны соёл урлагийн газар, засгийн газрын хөгжмөс агентлаг, соёл урлагийн газар хэрвээ дэмжвэл бид нар одоо олон улсын Дарамзагдын дуу дуулаачдын олон улсын уралдаан зохион байгуулах бодолтой байна. Энийг одоо охин нь хөргөний санаачилсан юм шүү дээ. Тэр 1-р сард явуулах бодолтой байдаг юм бид нар. Ингээд энэ ажил дээр л ажиллаж байна да. Тийм. Тэгэхээр бид нар бол Дарамзагдтайгаа ер нь хизээч мартах учиргүйгээс гадна ард түмэндээ залуу үедээ Дарамзагдынхаа дүр төрхийг тэр сайхан бүтээлийг уламжуулан хөрөх үүрэгтэй гэдгээд их сайн ухамсарлаж байна. Яруу найрагч хөгжмийн зохиолч хоёр бол дуу гэдэг энэ сайхан уран бүтээлийн хоёр жигүүрний харахгүй мөн. Тэгээ сүрэн жавгаа үед бол Дарамзагт дуутай олон сайхан дуу хамтарч хийсэн баг. Хүмүүсийн сайн мэдэх орчлонд бид азтай төржээ гэдгээс ахуулаад хүртэл тийм хамгийн анхэр нь яаж одоо уулзаж өчирч уран бүтээлийн одоо хамтын гараагаа эхэлж байв. Ер нь хүний хувьд тэр хүн одоо хамтарч ажиллахад уран бүтээл хийхэд зүгээр хүмүүний харилцааны хувьд бас ямар хүн байв гэдээ олон сайхан дурсамжийг сүрэн жавгаас хэлэх байх та. За. Тэгэхээр тийм олон дуу хийгээгүй. Тэр үед чи бид одооны энэ шиг хожоод энэтэй ингээд юм хийгээд юм. Магадгүй цаг үеийн сэтгэлгээ бидний юм тийм байсан юм. Зүгээр нь их хутгалдаж цуг олон юмд хамт явсан. Тэр тийм учраас тэр хүний дотоод сэтгэл төрх байдал зан чанар олон юм мэднэ. Ер нь бид хоёр их ойрцсон юм. Би дуурийн театрт утгацхал эрхлэж байсан. Тэр үед Дарамзагт хоор дууны, найрал дууны багш байсан л та. Хор мэйстер гэж. Тэгээд тэр үед нөө даяд дөржгөө шөдөө явж жол гандаж уураад тэр найрал дууна ингээд дарамал үндсэндээ харж тэтгэж байсан гэж би бодоод байгаа шүү дээ. Тэр сайхан нөө өөрийнхөө дуусан малчин бүсгүй дуу Монгол дээр алдартай даяд дөрж чинь тийм хүн гэлтгүй одоо тэгээд тэгээ ийм үед хамт байсан учраас би тэр медиа богино хугацаанд ч их ойртсон байгаа юм. Нэг олон дуу хийгээгүй. Одоо хүмүүс бас өөрийгөө оруулж худлаа ярьдаг болж надад бол тийм байхгүй. Би зүгээр санаандгүй явж гад нэг шүлэг уншчихсан чинь би наадахад чинь ая хийгээд ганган залуу орхоо гадуур иргээд байл гараад очие гэсэн чинь аваасаа одоо оёдох нь юу вэ? Оёна. Ээжтэй холбоотой. Ирээч гэсэн дахиагаа эсгэрч өгөөд нэтгээд очие гэсэн чинь ээжээс аваад. Тэгээ дор нь хийцэн тэр ямар тэрний нэг төвч тайлбар юм шиг. Тэгээ би хамгийн сонирхолтой нь энэ Сүрэнжин ахаа үг гэж мэддэггүй байлаа. Сая энэ номыг хийх явцдаа одоо аавынхаа найз нөхдөд уулзж яваад олон өөрийнхөө мэддэггүй мэдээлэл авлаа. Энэ дууг болохоор миний эгч Баясгал ингээд одоо бурхан болцолтой энэ Монгол телевиз редактор сэтгүүлчээр насаараа л ажилласан эмэгтэй байсан. Тэгээ Баясан эгч мөн жоохон их хөөрхөн царайлаг охин байлаа. Манай гэрээс хамгийн царай муутай нь би л дээ юм. Тэгээд эгч минь хөөрхөн охин байсан болохоор маш тэр үеийн одоо сургуулийн баргал бүхэл хүүхдүүд одоо захиа өгдөг, хайрладаг, уулзсан явчрыг гэж гуйдаг байлаа. Тэгээд нэг удаа гадаа хүүхдүүд дуудаал эгчтэй уулзъя гэж дуудуулаад тэгээд эгч гарахгүй нуух цаал энтрээсэн. Тэгээд их ажигч хүн байсан байгаа. Тэгээд хүүхдүүдийнхээ одоо бас юм шилжилтийн насанд явж байгаа энэ реакцийг бас мэдэрчээсэн байгаа. Тэгээд нэг өдөр орж ирээд харин ганган залуу харах уу гадуур эргээд байна уу гараад очие гэсэн чинь ааваас айгаад байна уу ирээч гэсэн дохоогоо эсгэрч өгөөд байна уу итгээд очие гэсэн чинь ээжээс айгаад байна уу миний охин гэсэн чинь манай эгч амар ичээл нөгөө өрөөгөөгээд орж исэн байхгүй. Тэгэл манай аавч хоёр бол охин минь өсөж том болж байна да гэжсэн. Тэгээ харин сая нэг хиний үг нь мэддэггүй байсан. Нэг нь улсын гавьж очих нь баадаж байгаа радиогоор дуусан байдгийг. Тэгээд
Энэ дууг л одоо бид нар бас одоо нөхөртөөгөө хүүхдтэйгээ яриад одоо бас гаргая. Их хөөрхөн одоо хүүхдтэй сонин дуу юм. Тэгээд бас их чим нь бас дурсгалтай дуудаа гэж бодож би энийг одоо бас гаргая гэж бодож тийм сүрэн жахаа. Тэгээ өөрөө чийсний дагуу дуунаа үдшийн талаар энэ мөчид нэгэнт яруу найрагч хөгжмийн зохиолч хоёрын амин холбооны тухай ярьж болгоо. Тэгэхээр Монголын ард түмний хуйжээгаар төрсөн ховорхон хүний нэг бол Дарамзагт гэдэг энэ мөчид хэлмээр байна. А хөгжмийн талаас бол Монгол хөгжмийн суугдэгтнүүдийн одоо нэг нь яхахгүй байсан. Тэгэхээр энд Дарамзагдын үгийг их мэдэрдэг хүн хамгийн гол. Тийм учраас түрүү манай ардын жишээ маань хэлээ хаян хэрв нацагдорж байна тэр сайхан шүлгийг мэдэрч Монгол тэнгэрийн дор мянган хавар Монголын сайхан орн жил дэлгэргээд хохирсон мод цэцгэж өхөөшүүд онготход хогшин хүн өөрийгөө залуу болгон санана гэдэг тэр аюул яг л тэр үеийнээс л ийм аюу ургах байх гэмээр ийм ясмасны барилдаатай. Тэгэхээр үгийн их мэдрэмж тэр үгийн доторгоо гэрэлгээ хөгийг олж харна гэдэг нь хөгжмийн зохиолч онцгой авьяас цад билгүүн чанар нэндээ байгаа юм. Тэгээд өөр нэг сайхан Дарамзагдын дуучийг хүмүүсийн аманд явдаг. Дороо үгтэй аятайгаа хүн ирээд хүмүүс дороо ингээд дуулдаг. Концертн дээр дуулна, найран дээр дуулна, энгийн сайхан сэтгэл хөдлөөд ирэхээр дуулдаг. Ингэж одоо хүмүүст хүрнэ гэдэг бол дууны жинхэнэ жигүүр. Дуу гэдэг бол хэл хязгаар таагдахгүй нэ. Аршууд Гамзатов хэлсэн шүү дээ. Энэ дуу гэдэг бол биднийг орчин дэлхийгээр авч явдаг хүлэг мөр юм. Алж яхта амрах гэж толгоогоо тавьдаг дээр юм гэж. Тэр яг тэрэнд таарахаар юм. Тэгэхээр ингэж үг ая хоёрыг гайхамшигтай мэдэрч үгийн мэдрэмжтэй хүн байсан учраас дуунууд нь мөнгө оршийн утгыг олсон. Тэгээд Монголын сайхан байгалыг дуунд авчирч цэнхэртүүлж өгсөн хүн бол яхахгүй Дарамзаг. Ер нь одоо гол усны тухай дуунуудын эхлэлийг дарам тавьсан байх. Өргөн сэлэнг минь холын замда гэдэг одоо бүх өргөн хоор Монгол дээр хаасайг дуулж байлаа шүү дээ. Одоо өнөөдөр Сэлэнг аймгийн бараг сүлд дуу болсон байх энэ. Тэгээ Сэлэнг өрнч тэр хүний авсан сүлд нь юм чинь ийм нарийн барилгаатай байдаг. Аривжаа хэлсэн шүү дээ. Урт үргэлж дуулсагч мөрөн хийгээд урмнуудад алтан загас хоёр учир цагийн тохиол өхөнд нэг ийгсэн гэж. Тэгэхээр энэ Сэлэнгдээ ингээд уусчих. Энэ Сэлэнгийг Монгол дээр уусгасан бидний зүрхэн дундуур анх зэлжүүлж уусгаж өгсөн хүн. Яхахгүй. Ер нь Сэлэнг өргөн Сэлэнг дуу гарснаа Сэлэнг аймаг хүмүүсийн сэтгэлд бүр тод хүрч ирсэн. Тэгээд өнөө Тарья Марианы бас бүгд байдаг шүү дээ. Аян тавгийн. Хоёрт Монгол ахуй гэдгийг Монгол хүн чинь нэг дотор нь Монгол хүн Монгол зан шил Монгол төрх Монголоо алдаагүй одоо Монгол хөл хэлнэ гэмээр онцлог байдаг шүү. Тэрнийг анх бас дуунд Монгол ахуйг авчирч тэрнээс ургасан сэтгэлгээтэй хийсэн юм болзоо дуу. Манай Төв аймгийн харьяат барилдах дуртай манай Загрын сандаг, Харцан сандаг энэ болзоо дууны үгийг бичсэн. Энэ дуугаараа Даршаад зохиолтой эрхийн Промскийг авсан. Сандгаа. Тэрэн шиг Дарамзагдын энэ дуу бол өнөөдөр мэдэхгүй хүн алга дуугийн минь дуулаарай гэдэг шиг юм уу дурд хайрын дамжуулаарай гэдэг шиг ингээд төгсгсөн. Холоос үедээ орлог гэдэг шиг төгссөн. Тэгэхээр эн чинь Монгол ахуй яаж гарч байна? Сардын өндөр оргоор сайхан яргуул сэнгэртгээд дээр ахуйн гараад тэгээ хавтганы хээг мэтгэж байгаа. Тэгээ сүүл Чилийн уртцмаар агсан мөрн тэмүүлээд шинэхэн амргийн болзоонд атууга залаад айшгүй бүр зураг ингээд кино шиг буугаад ирж байна. Энэ бол дараа чи үед маш их өргөн дуурайтай бол их олон доо энэний далбаан дараа одоо нэг аймагаас сайн бүх гараад ирэхээр тэр аймаг бүхтэй болцдог шиг ингэсэн юм байна. Тэгэхээр одоо хаян санаж байгаа туулын тонголог усан тонолзаа сайхан орж байна. Тогтайхан ундас адуу төрөглөөд байх юм бичиж. Тэгээд бүр өнөө цавцгаа хойно цайрын яран бичиж үгэд гардаг ш. Тэгээ ярилцаар яг насмын чуцуу юм шинж ягаахан хацрын юмс ч гэсэн янзтай хөрхөн инээжүүлээгээд ёслоо төгсдөг концертанд дуулж байсан. Ийм олон юмнууд тэгэл ер нь алчин бүсгүйч зуны найртай өглөө гэдэг чинь тэр үе л бас. Ингээд бие биендээ ийм хаягдахтай ийм нөлөөлж ийм Монгол ахуй юмыг авчирч өгсөн. Тэгэхээр Монгол хүний сэтгэл санааг гаргаж Монгол ахуйн тусгал болсон тэр сэтгэлийг гаргасан гэдэг бол яхахгүй авьяастай хүний ажил. Тэгэхээр үг ая хоёр ийм нях толботой. Энийг хүрэн морины хамсрангуй одоо авточ би чамайг аваад чи намайг хайгуулчин дууч хамсрангуй үг шүү дээ. Тэр энийг хийсэн шиг
Тамсрангуй хэлсэн шүү дээ. Ардын дунд өссөн шүлэгчийн сэтгэл, аз жаргал, дурлалын бодог төрдгийн амьдралын дунд байцсан хөгжимчийн зүрхэнд арин баян аяг шиг ургадаг юм. Энэ хоёр жигүүр ямар шувуу хоёр жигүүртэй дэвэн үстэй. Тэний агаар цайхан нисгэж өгдөг хүн дуучин. Тэрнийг дуучныг энэ хөгжмийн зохиолчид яруу наригчаас сонгож олж тэр дуугийн жигүүрлөө. Тэгэхээр бүх ард түмэнд төгсөн хамгийн олон дуутай хүн танай аав. Энэ бол гарцаагүй. Тэгээд дуунууд нь дороод бүх хүний одоо орчинд би азтай төржээ гэхэд одоо үгтэй айтай хүн санаж байдаг. Намайг чи зүүдлээ, чамайг би зүүдлүү ч юм уу. Чин хайрын амсныг чимний мартаарай, бити мартаарай, палмын дуус. Тэгээд үгтэй айтайгаа хил хязгаар гэхэл одоо цэргийн дуу гэхэл цэргийн нэг үеийн дуунуудын гол юм дарамт цагтын дуу гэж байна. Дугаар сүмгийн алдрыг дуулж магтах дуртай гэхээр бүгд л одоо дуулж байлаа шүү. Тэгэхээр энэ цэргийн дуу гарах. За тэгээд бурят дууны аясыг одоо тэгэхээр хөгжмийн зохиол түрүү хэллээ тэр амар хэлсэн энгийн улс бас хавар юм. Үгүй нийлж байсан улс нь одоо хүнийг ханиснаар шинж гэдэг тэр улс чинь тэр вивинтэй одоо гар бөмбөгийн шигшээ шиг виви авалцаж тэрнийг хөглөж авчирч өгсөн. Аргагүй ч тэдэн дамбаач анх бурят баяхтай дууг л хийж өгчүүд. Улаалзаа тэгэл байгаль юуны эрэлэнхэн харагдав. Монголын сайхан бурят маягийн үг хэлдэгтэй тэр чинь тэгж хийгээд тэгээд тэр хоёр чи хоорондоо авалцаад зэдэн дамбаага та ч айл нутгийн хаанхын хүн бэхээр Чингис хаан бид ч нэг бэргаадгээ улс гэж хэлээ гэдэг шиг тэр нэг тийм бахархал байж зүрхийг хатгаж байгаа. Тэгээ ийм улсууд ч нэ бие өргөж дуун жинхэнэ гарч ирдэг ийм. Тэгэхээр дарам загтын бүх дуун хүмүүст хүрч ирсэн тэр дууны үгийн соёл тэр хөгжмийн аялгау хоёрыг хошсон сайхан. Одоо их аялгаугүй байх ч их хэцүү шүү дээ. Дуу гэдэг чинь аялдаг, дуулдаг, хүмүүсийн аман дээр хүрч дуунаа хил хязгаар таагддаг, шоромгийн хан хэрэм таагддаг одоо хүрдэг жишээ нь Жойдын чимэд 53 онд шоронд ороход хоёр л дуу тэр хашаан дээгүүр давж гарч ирэл дээгүүр нисдэг усны шив дэвэн дэвсээр өнгөртөө тэртээ холын дулааныг мөрөөдөл ганцааргээд уустай дуулчих. Тэр байтугай шоронгийнхны дуу болоод төмний хадаг төм болдог хөвсний ганц цэцэг болоод найртай 108 сард найгаж ангах. Ингээ юунд чаагддаггүй ирдэг. Энэ хүрчүүд тэр хүний авиас тэр дуунд шингэсэн уйдсын хүч юм. Ягаад гэвэл энэ авиас гэдэг бол бурханаас тэр гэж хэлж бодохгүй хүнд байл гэж нэг том хишиг юм гэж Гёте хэллээ гэдэг үдгийн тал тийм сайхан авиасын хишгийг одоо нэг үеиндээ их хангалттай шингээсэн хүн юм. За одоо би тэгээд дараа нь боломж олдвол яри хамгийн сүүлд би Тэнгэр талхын урд өдөр би Эрдэнэт таарсан. Чехийн киноныхын дүүчээ би хоёр Горки сургуулийнхаа чөлөөгөөр ирээд тэгээд телевиз дарааж бас цайланжаад киноныхантай яваад Эрдэнэт очиход Баттамар Даамзаг хоёр эвэрүүл савсаар бол Гуанзангаас хараад явж байхад уулзсан. Царай дээр нь ямар ч тийм муу юмны соёлын шинж байгаагүй. Яг л инээмсэглэж явдаг хүн төр чинь. Тэгээд инээмсэглэлцэн тэр 200 явж байсан. Тэгээ маргааш нь дарханд ирэхэд сэлэнгэж живжээ гэдэг юм. Ингээд дуулсан. Тэгэхээр юм гэдэг чинь тэр юу байдгийг шинж гэж би жишээ нь одоо Чойнмын тухай нэг дөрвөн мөрөнд багтсан байдаг юм л да. Эренжний Чойнмын мандаж авсан эрхэмсэг өдрүүдийг би мэднэ. Янжуур зуусгээд хүмүүс өөрийн тухай ярилцж суухыг хажуугаас нь харжээ байж үлээ. Эрхэм түүнийг авсны тагнадаар эцсийн удаа бас харж үлээ. Элдв зоврог ээсив шиг этгээд тавь үзэгж үлээ гэж би зэвэр мэдрэмжээр хийсэн. Тэр шиг дарам загтвал тэр урд өдөр сэлэнгэл тэр тийм муу зөнгийн биш ерөөсөө л байдгаараа сайхан байсан учраас тэр гол усны авсан. Ийм учраас гол усны яруу дуулыг хийж лус байж устал гэж бичсэн. Тэр одоо лус савдаг хайрламаа тийм хийсэн хүн. Тэгэхээр ийм олон дуу олон юм бичэнгүүл дуу хүн дуус зохиосон дуу хүн хүн төрн гэдэг нь энэ бол маш том өвдөстэй аяа. Тэгэхээр хөгжмийн зохиолч гэж байдаг хүн бүхэнд байдаг ч юм биш. Заримдаа дууг үйлдвэрлэж байж тэгэхгүй тэр бол төрж байгаа юм гэж бодож байна. Тэгээ үгийн их мэдрэмжтэй тийм учраас яруу найрагчдыг дууны одоо салшгүй хань нөхөр байсан учраас одоо энэ хүний өнөөдөр энэ хүүхдийн юм хэлсэн номыг би үзсэн. Тэгээд
дурдлагаар амьдсан алтан хөшөө босгож яа гэж би оршил биччихсэн. Яг тийм юм санаа дууж байлээ. Тэр сайхан дурдгал хүмүүс амьд зэрэндээ хэлсэн ийм байсан гэд цай одоо хаян анх баг залуугаас нь эхлээл өсөж өндийг хүртэл гаргалаа. Энэ хооронд бид ч гэсэн бас энэ хүнийг бүтээж хоригилж энэ олон айлгээр олон хүнд хүргэж өгч байна шүү дээ. Өнөөдөр Дарамзагдыг одоо хүн бүхэн сэтгэлдээ бод. Тэр дууг нь бодвол энэ нэвтрүүлэг донд тавих байх. Тэгэхээр энэ чинь тэр Дарамзагд байна дуу байсан юм гэж бодох агшнаа сэтгэл чинь Дарамзагд амилж очих учиртай гэж би бодож байна. Ийм өнгөчгийн насан хотгийг өөртөө бий болгосон юм аа гэж. За тэр ээж чинь тухай ариажвыг харуулж улаан хоронгийн цаана нэг байшин дагуулж үзүүлж үзсэн юм аа. Наадтай хасаг юм уу үзвэх юм уу гэж их гоё нуруулаг ихтэй тасгаар баясаа шиг гялталцсан харнуудтэй тийм хүн байж билээ. Тэгээд